Мөнгө тоолох дадлага хийцгээ. Надад 6 ширхэг зоос байгаа ба бүгд Америк зоосон мөнгнүүд. Тэгэхээр бид эднийг тоолох ёстой юм. Жишээлбэл хамгийн ихний зоос ямар зоос вэ? Тэгэхээр энэ бол $1-ыг 4 хуваасантай тэнцүү 25 центийг илтгэдэг зоос юм. Мөн энэ бас л $1-ыг 4 хуваасны 1 бөгөөд 25 цент. Харин энэ өөр харагдаж байгааз. Гэхдээ энэ бол энэ зоосны маань нөгөө тал нь байна. Тэгэхээр энэ бас л 25 цент гэсэн үг. Энд 3 ширхэг 25 цент байна. Тэгэхээр эдгээр 3 ширхэг зоос нийлээд хэд болох вэ? Тэгвэл 25 нэмэх нь 25 бол 50, нэмэх нь 25 бол хариун 75 гарна. Тэгэхээр нийт 75 центийг илгэж байгаа юм байна. Харин энд никл буюу 5 центийн зоос байна. Энэ нь 5 центийг илтгэдэг зоос юм. Хажуугийн зоос нь бас л зоосныхоо нөгөө тал нь. Тэгэхээр дахиад 5 цент гэсэн үг. Мөн хэрвээ тэднийг хооронд нэмбэл 10 цент болно. Мөн хамгийн сүүлийнх нь болфены буюу 1 цент юм. Мөн тэднийг зоосон дээрх бичсэн байгаагаас нь энэ бол 5 цент. Тэгэхээр 75 дээр нэмэх нь 10, нэмэх нь 1 нь хэд вэ? 75 дээр нэмэх нь 10 бол 85, нэгийг нэмбэл 86 болно. Тэгэхээр хариу нь 86 цент болж байна. Хэрвээ бүгдийг нэг доор нэмэхэд бас хурдан нэмчихэж болно. 25, нэмэх нь 25, нэмэх нь 25, нэмэх нь 5, нэмэх нь 5, нэмэх нь 1. Хэрвээ ингэж бодвол хэд гарах вэ? Тэгэхээр ингэж бодвол 5 дээр нэмэх нь 5 бол 10, 5-ыг нэмбэл 15, 5-ыг нэмбэл 20, дахин 5-ыг нэмбэл 25, дахин 1-ийг нэмбэл 26. Энэ маань 2 10-т 6 1 ч гэсэн үг шүү дээ. Одоо 10-туудаа хооронд нэмбэл 2 дээр нэмэх нь 2, нэмэх нь 2, дахин 2-ыг нэмбэл 8 болж байна. Тэгвэл хариу маань 86 цент болно. Илүү олон зоостойгоор дахиад нэгийг хийж үзье. Тэгэхээр бидний тоолох зооснууд энд байна. Энд юу байгаа бүгдээрээ харцгаая. Энд байгаа зоос бол 25 цент, 25 цент. Бас бидний өмнө харж байгаагүй зоос байгаа нь 2 10-ын зоос байна. Энэ зоос нь 10 центийг илтгэх ба 2 ширхэг 10-ын зоос. Мөн бидний өмнө харж байсан 5 центийн зоос бидэнд мөн 2 ширхэг байна. 5. Мөн 1 центийн зоос нь 1, 2, 3, 4 ширхэг байна. Тэгэхээр энд байгаа 1 центийн зоос тус бүр нийлээд 4 цент юм. За ингээд тоолоод үзье. Тэгэхээр 1, 2, 3, 4 нийлээд 4 цент болж байна. Одоо харин бүгдийг нийлүүлээд нэмье. 5 дээр нэмэх нь тэг, нэмэх нь тэг, нэмэх нь 5 нь 10 болно. 4-ийг нэмбэл 19 болно. 19 гэдэг бол 1 10-т 9 нэгж. Тэгэхээр 1 10-ыг нь 10-ийн орно руу шилжүүлэн нэмбэл 1 дээр нэмэх нь 2 бол 3, 1-ийг нэмбэл 4, дахин 1-ийг нэмбэл 5 болно. Тэгэхээр хариу маань 5 10-т 9 нэгж буюу 59 цент гарч байна. Бидний хариу 59 цент. Бас бидэнд илүү олон зоос байсан мөртлөө хариу нь өмнөх жишээнээс бага гарч байна шүү дээ. Учир нь бидэнд олон зоос байгаач энэ нь үнийг илтгэхгүй. Харин зоос бүр нь ямар үн цэнтэйгээс шалтгаална. Мөн 25 цент бүр 25 ширхэг 1 центийг илтгэж байгаа гэхээр бид илүү их мөнгийг хэдхэн зоосоор илтгэж болохыг хамгийн ихний жишээнээс харсан шүү дээ.